Манай автобус дээр одоо 14 хоногийн төвшлтэй ажиллаа явагдаад Давтын компанийн бодис хийснээр бол манай тэрэг шатлалтын утаа багсаж дээр нь бол төш бол яг нэг 12 хоногийн дараа байх гэхэд нэг 10 гаруй дэдрээр нэмэгдсэн. Өчтөр өрөөний хэмжилтээр бүр яг нарийн гарч ирсэн. Тэний хийснээр бол манай хамгийн гол утаа бол багссан. Автобус бол угаасаа одоо нэг ээлжих болсон. Ерөөсөө маас иддэг төшөд ийм л байгаа. Утаа нь бол яг таны мэдгэцгүүцээр багссан. Утаа бол багссан. Өнөөдрийн одоо яг хатагчлалтын хэмжээ өнөөдрийнхаар хэд байв? За нийт ер нь хэр хэмжээний өөрчлөлт гарсан бэ гэдэг дүгнэлтээ та хийж байна. За 2.01 номерын автобусан дээрхийн чөлөө туртгалын хэмжээ өнөөдрийн хэмжилтээр бол 3.7. За энэ нь бол урд хэмжилтээс анхны хэмжилтээс 64.107% буурсан байна. Дахин голын хамгийн их хэрэглэлтэн дээр 3.8 гарсан. Энэ нь бол урд эхний хэмжилтээс 56.32% буурсан юм зүйлт байна. За 2.080 буюу хэвлэлттэй автобусан дээр өнөөдрийн хэмжилт чөлөө туртгал нь 6.6 хувь нь бол 81.76% буурсан давтагчлалтын хэмжээ. Дахин голын хамгийн их хэрэглэлтэн дээр бол 7.0 гарсан буюу 44.1%-аар давтагчлалтын хэмжээ буурсан юм зүйлүүд байна. За баярлалаа тань. За сайхангаа тэгээд ерөнхийдөө зүгээр хаа нэг таны яг мэрэгчлэлтний зүгээс би надад тодруулж асуухад утаа давтагчлалтын хэмжээ тухайн автобусан дээр буурчин гэдэг нь ерөнхийдөө шатгуунд шатгуун зарцуулалтанд ер нь хэр нөлөөлдөг вэ? Энэ давтагчлалт буурснараа шатгуунд ер нь нөлөөлөх үү зарцуулалт? За тийм. Ер нь энэ давтагын хэмжээ гэдэг бол төш илүү зарцуулсан суучдад давтаг өөрөөр автобус 10 удаа идэх давтаг нэмэгддэг. За тэгэхээр одоо төшний чанараа шилтгааж энэ давтагын хэмжээ их өсдөг. Тэгэхээр одоо давтагчлалын хэмжээ ийм өндөр хуваар одоо буурсан байна гэдэг нь шатгуун зарцуулалтыг ер нь багассан гэсэн үг мөн. Шатгуун зарцуулалтыг бол хэмж болно те. Энэ за одоо туршилт ер нь дуусгах гэж байна. Одоо нэг өглөөнөөс хойш 6 удаа туршилт хийхэд нэг нь дайвтын холилгүй хийсэн. Үлдсэн 5 нь болохоор дайвтын холсон 6 минутын үр дүн гарлаа. За одоо 11 цаг 40 минут болсон байна. За бид 3 сарын 1-нд төгсөн дижүүдийнхаа одоо хариуг авахд бэлэн болоод байна. Тэгэхээр Амбал орторын эрхлэгч Адиатай одоо бид Адиагаас тодруулга авахар бэлэн боллоо. Сайн байна уу? За тэгэхээр 3 сарын 1-нд Давтын Монголиа компаниас өгсөн ирүүлсэн дээж байгаа. Энэ болохоор Петросын шатгуун төвөрөө станц Магнатред Сод Монгол группийн одоо иш төсүүдээс авсан дээж гэж авчирч өгсөн. Эндээс бол манай хиймч бол Давтыг бэлдэж холсон байгаа. Шинжилгээний хариугаас үзэхэд бол Петрос трейдингийн шатгуун төвөөрөө станцын дизель түлшний бол хариу байна. Энэ хариунууд дээр болохоор өвлийн түвшний нормыг бол бүгдээрээ хангасан бүх үзүүлэлтүүд нормын дагуу тэнцсэн тийм шалгуур тэнцсэн түвш байсан. Үүн дээр Давтны холилцыг 200 харьцах 1-ийн харьцаагаар хойлоход чанарын хувьд бол өөрчлөлт гараагүй. Үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт гараагүй нормонд гарсан. Дараагийн дээж болохоор Магнатрейдийн шатгуун төвөөрөө станцаас авсан дээж мөн Давтны холцтой дээж байна. Энэ дээж нь болохоор мөн Магнатрейд шатгуун төвөөрөө станцад зарагдаж байгаа дизель түвшин нормын одоо яг үндсэн үзүүлэлт нормоо бол хангасан. Давтны холцны дараагаар бол мөн нормоо хангасан. Ямар нэгэн тийм сөрөг өөрчлөлтгүйгээр гарсан байна. За дараагийн дээж нь Сод Монгол группийн шатгуун төвөөрөө станцаас авсан дээж байна. Мөн Давтны холцтой дээж байгаа. Эндээс үзэхэд Сод Монгол группийн шатгуун төвөөрөө станц зарагдаж байгаа дизелийн түвшин мөн чанарын шаардлагыг хангасан байна. Үүн дээр Давтны холцыг 200 харьцах 1-ийн харьцаагаар хойлоход чанарын шаардлагуудыг бол мөн хангасан. Үндсэн стандарт үзүүлэлтүүд нь өөрчлөгдөөгүй юм үр дүнтэй гарсан байна.